Өнөөдөр ингээд Америк нэгдсэн улс дахь эрдэмтэн судлаачдын 2-р эрдэм шинжилгээний хурлын 2 дахь өдөр болж байна. Тэгээд мэдээж энд одоо харилцан хамтран ажиллаж байгаа байгууллага нь бол We Together төрөмс байгууллага байгаа. Тэгэхээр та өөрийгөө танилцуулаад хүмүүст яг юу хийдэг яадаг энэ We Together гэдэг байгууллага нь ямар онцлогтой юм бэ? Хизээ байгууллагад гэдэг талаараа өчнө хэлцүүлж байна. За баярлалаа. Намайг Дүүрс сүргийн Алтан Чимд гэдэг. За Америкийн нэгдсэн улсад 2016 оны 10 сарын 1-ний өдөр ирсэн. За би магистрийн сургалтанд сурахаар ирээд 16-аас 18 оны хооронд Стратфорд их сургуульд төлөө бизнес удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Дараагаар нь 19 онд бол би Catholic University of America-гийн School of Social Service-ийн нийгмийн ажлын одоо докторийн хөтөлбөрт хэлсэн суралцсан. Тэгээд харамсалтай нь пандемик эхлээд бас Монголоос авах гэж байсан нэг жоохон тэтгэлгээ бас бизнесийн байгууллагууд нь шатдаун болсноос болоод алдаад ингээд миний энд бол докторийн зэрэг хамгаалахаар төлөвлөж ирсэн ажил маань ерөнхийдөө бол бас хөтөлбөртсөн л дээ. Гэхдээ би өөрөө Монголд бол докторийн хичээл үзэж дууссан. Шинжилгээ ухааны технологийн их сургуульд сурдаг үзэж дууссан байсан. Одоо судалгааны ажлаа хийгээд хамгаалах үлдсэн байсан болохоор хоёр дахь хувилбар буюу Монголд хамгаалъя гэдэг энэ юугаа шилжсэн үндсэндээ. За тэгээд гэр бүлийн хувьд бол би нөхөр 3 хүүхэдтэйгээ амьдардаг. We Together байгууллагын хувьд бол бид нэр 2022 оны 4 сарын 21-ний өдөр яг байгуулсан. Тэгээд 6 сарын 15-нд нэлсэн сайдын яам дээр нээлттэй хийжээ. Тэгээд өнөөдөр одоо 3 дахь жилтэйгээ залгах гээд бас явж байна. Энэ бага хугацаанд бид бас одоо баггүй ажлыг нэлээд их идэвх зэтгэлтэйгээр бас их санаачлаг гаргаж одоо ингээ хийсэн. Тэгээд Вашингтон DC орчмын монголчуудаа бол тодорхой хэмжээгээр танигдаад бас энэ community-гийн хөгжилд бол хувь нэмрээ оруулж байгаа ийм шин залуу одоо ийм сайхан хамт олоо гэж бас өөртөө хэлмээр байна. Манай We Together байгууллагын зорилт нь яг юунд оршин тогтож байгаа. За байгуулах болсон шалтгаанаас бас энийг эхлүүл зүгээр ах гэж бодож байна. Тэгээд би бол өөрөө бас яг оюутны визтэй ийм хүн. Тэгээд энд байгаа ихэнх амьдарч байгаа монголчуудын адил оюутны визээ хадгалаад юм байна. Тэгээд яг суралцаад буцах хугацаанд би бас буцаж чадаагүй л дээ. Тэгээд нөгөө бас л хүүхдүүдийнхаа босролд анхаарад буцах гэхээр л нөгөө энд дутсан high school хүүхд маань орсон гэл нэг ижлэхэн шалтгааны улмаас бас энэ тодорхой хугацаагаар амьдрах хэрэгтэй болоод. Тэгээд нэг том асуулт надад тулгарсан. Америк руу ирэхэд бол одоо хүүхдүүдээс асууж ирээгүй. Тэгээд би сургуульд одоо тэмцээд рүүд болонгоо тэгэл гэр бүл нүүж ирж ирсэн бол буцах үед яг тэр шиг тийм амар байгаагүй. Гэр бүлийн гишүүн болгоны асуудал тус тусдаа яригдаж ингээд Алтан Чимд зөвлөгөө хийсэн юм шүү дээ. Тэгээд ерөнхийдөө энэ бас одоо бас баггүй хугацаагаар үлдэх одоо бас шаардлагатай болсон. Тэр үед бол бас өөрөөсөө асуусан л да. За тэгвэл би энд одоо яг юу хийж амьдрах вэ? Юу хийж амьдрах вэ? Яг одоо байгаа бусад одоо Монгол гэр бүлүүдийн адил одоо ингээд амьдралаа цонгоод явах уу? Би чи өөрөө бас ингээд нөгөө багшийн ажлыг Монголд 10 жил хийсэн. Ихтэй сургуульд одоо бас менежментийн багшаар 10 жил багшилсан. Ер нь л одоо өнөөдрийг хүртэл ингээд суралцаа тасралтгүйгээр бас өөрийгөө хөгжүүлж явсан. Сайн дурын олон нийтийн байгууллагатаас их олон ажиллаж ирсэн. Миний анхны мэргэжил бол нийгмийн ажил. Монгол Улсын шинжилгээ ухааны технологийн их сургуульд бакалавр, магистрийн зэрэгээ нийгмийн ажлаар хамгаалж ирсэн. Тэгээд мэргэжсэн мэргэжил маань болохоор менежмент. Тэгээд би менежментээр бол яг 10 жил одоо 2007 онд худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд анх менежментийн төвшөнд багшаар орж багшийн ажлын гараагаа эхэлж илаа. 2009 оноос эхлээд Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн менежментийн төвшөнд ажиллаж эхлээд 16 оны 3 сард одоо сурахаар гадагшаа гарч ирсэн. За тэгээд эндээс ингээд харахаар зэрэг би гадаад оюутны хувьд харахаар бусад яг гэр бүлүүдийн адил маш олон асуудлуудтай тулгарч ирсэн. Тэг шинэ газар очиж амьдралаа төхнүүлнэ гэдэг бол өөрөө тийм амар шүү дээ. Нэг ширхэг халбаг, нэг ширхэг сэрээ гэдэг бүхэл зүйлийг нойлоос эхэж амьдралыг нь бий болгож байна. Тэр чигээрээ их челленж байгаа
дээрэс нь харилцааны асуудал, шинэ орчны асуудал, хүүхдүүдтэйгээ тэ энэ орчинд авчирсан байна. Хүүхдүүдтэйгээ бас зөв ойлголцох асуудал, цагаа зарцуулах асуудал. Монголд бол бид нар чинь одоо хүүхд харж өгөхөнтэй бол тэ аав ээж ирээд авчдаг бол хүүхдэд төдийлөн анхаарч байгаагүй гэтэл энд бол хүүхдэд цаг зарцуулахгүйгээр хүүхдтэй болно гэдэг бол тэ тэгэл байж болохгүй асуудал байгаа даа. Тэгэхээр зэрэг одоо энэ гэр бүлийн хөгжлийг дэмжих төв гэдэг тэ энэ одоо төвхийг бий болгоё. Тэгээд тусламж дэмжлэг шаардлагатай байгаа. Ялангуяа шинээр одоо Америкийн нэгдсэн улсад ирж байгаа тэ шижин сурагчдыг одоо тэдэнд одоо тусалж дэмжихийн зорилгыг бид нар бас өнөө тавьж байна. За тэгээд манай байгууллагын гол зорилго бол ерөөсөө гэр бүлийн гишүүн бүрийн хөгжлийг дэмжиж тэ шаардлагатай тусламж шимтгийг үзүүлье. Тэгээд ер нь бол энэ технологийн хөгжлийн даваа талыг ашиглаад энэ хүн төвтэй хөгжил суурилсан бүтээлч хамтын ажиллагааг бий болгоё. Хэлийн чандд байгаа монголчуудтай тэ үр дүнтэй хамтын ажиллагааг бүр нэлээ их хэл өв соёлоо одоо сурчлах, түгээн дэлгэрүүлэх замаар одоо эх орныхоо хөгжилд хөв нэмэр оруулах гэсэн ийм сайхан зорилгоодыг өнөө тавиад одоо ажиллаж байна. Яг гэр бүлээрээ одоо цоошинд бас бараг соёлын ялгаа гэж хэлдэг шүү дээ. Яг одоо бол бас соёлын ялгаа тодорхой хэмжээс арилжлах шиг байна л та тийм. Тэгээд одоо би бас их эрт ирсэн хүний хувьд бол ээж аваад ирээд яг одоо заавал ажил хийж иж орлого олж иж нэг амьдралаа авч явах хэрэгтэй болдог. Тэгээд хүүхдүүд жоохон хайгддаг тийм. Тэгэхээр тийм олон өнцгүүд дээрээс бол ямар ч үсэн юм байгуулга байх нь үнэхээр хэрэгтэй. Тэрийг бол их олон ярьдаг байсан. Хийсэн нь бол зөвхөн тийм. Тэгээд одоо ингэж үгээд байгуулга яг энэ болгоныг олж хараад тийм. Энэ дэше удаад амьдэрсэн мөртлөө асуудал одоо гараад идэг гэр бүлч байна. Дөнгөж ирэнгүүтээ яах авч мэдхгүй гэр бүл байна. Одоо тэрэнд нь илүү төч одоо зам заагаад туслаад тийм ингээ хийгээд явчихдаг. Ер нь энэ Монгол community үүснэ гэдэг бол тийм хамгийн том даваа тал нь одоо алтан чимээ ирээд алдсан алдааг л дараагийн нэг хүн тийм болдоо болроо цэцгээд тийм тэр хүн давтмааргүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нээлттэйгээр одоо өөрсөндөө толгорч исэн бэрхшээл тэрийг даван туулсан сайн туршлага эргээ алдчихсан бол ингэж алдсан энийг ингэж алдмааргүй байна гэдгийг бол одоо чадах чимээгээрээ бусдаа хүргэх түгээх хэрэгтэй. Тэгээд Америкийн нэгдсэн улс бол үнэхээр бас Монголыг энд ирж байгаа хүмүүс бол тодорхой төвшөнд бол тийм боловсролизмсэн нэлээд нарийн шигшүүргээр орсон хүмүүс л энд ажиллаж амьдарч байна. Тэгээд бид бүгдээрээ л Монголд очивол өөрсдөө гэсэн ажил амьдрал карьер одоо зүйлтэй хүмүүс байгаа. Тэгэхээр зэрэг энд төдий хэмжээний тэр чадварлаг боловсон хүчний байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энд байгаа бидний асуудлыг хэн нэгэн ирээ шийдээд өгчихгүй өөрсдөө шийдэх хэрэгтэй. Бид өөрсдөө шийдэх. Гэхдээ шийдэхдээ ганц отхон жаргалыг шалтан ч юм уу тийм. Бүгдээрээ хамтдаа л өөрсдийнхөө асуудлыг шийднэ. Энэ бол тийм хамгийн чухал юм аа. Тэгэхээр зэрэг бид нэгдэн хамтарч ажиллана, хамтдаа хөгжин суралцсан гэдэг бол хамгийн чухал байгаа. Тэгээд манай Вашингтон DC орчмын монголчуудын жишээг харахад бид бол одоо олон нийтийг харсан community руугаа чиглэсэн ажлуудыг яг тухай цаг бүртэн бие нэгээ дэмжиж оролцоод ингээ аюул сайхан өвтөө явж чадж байгаа гэж би бүр бахархалтайгаар харж хэлмээр байгаа тийм. Таваас ярианда амьдлаа шүү дээ. Хин нэг юм хөрхөн хийждэг ажил биш шүү дээ. Тэгэхээр энд чинь нөгөө сайн дурын төслөгч шүү, сайн дур ажилтдаг гэдэг. Тийм статус гарч ирэх нь шүү дээ энэ байгууллага дотор тийм. Тэгэхээр олон нийтийн ажил хийн гэдэг ер нь хүн болгоо хүсвэл хийж болох зүйл тийм. Тэгээд ер нь бол одоо байгууллага байгуулснаас хойш олон нийтийн сайн дур ажил оролцоо одоо яг таны дээр яаж харагдсан ч. Би бол ингэж бодож байгаа. Би өөрөө менежментийн багшаар 10 жил ажилласан. Гэхдээ би өмнө нь бол онлыг л хүнд хүргэж ирсэн байна тийм менежментийг. Одоо бол би харин амьдрал дээр тэр менежер болж тийм өөрийнхөө жинхэнэ Америкийн нэгдсэн улсад сорихтаа би ашигын бас байгууллага дээр Америк бол капиталист нийгэм тийм цаг хугацаа мөнгөөр хэмжигдэж байгаа. Энэ цаг хугацаа маш үнцэнтэй. Энэ нийгэмд одоо үн хөлсгүйгээр бусдад сайн дураараа үйлчлэн туслана тийм. Ийм хүмүүсийг нэгтгэж тийм цаг заваатандаа тийм зарцуулна. Тэгэхээр ийм сайн дурын ажилтнуудыг
нэгнийдээ нэгтгэж community-тай үйлчилж ажиллана. Тэгээд энийг тасралтгүйгээр явуулна гэдэг бол маш том сорилт байна миний хувьд. Тэгэхдээ би одоо ингээ харж байгаагаар тэр хэрэгцээг нь олж хараад хүмүүстэй тэрийг ойлгуулж чадсан учраас одоо манай байгууллага бол 100% волонтер based гэхгүй сайн дээр ажилтнууд тулгуурсан байгууллага. Шинэвч тэндээс цалин хүртэж бүү авдаггүй тийм ээ. Тэгээд энэ хүмүүстэй хамтраад ажиллахтаа маш баяртай тий бат жаргалтай байдаг. Би энийг хараад баярлдаг нэг гэр бүл болчих. Тэгэхээр зэрэг юу гэхээр тэр хүнд байгаа хэрэгцээг бид олж хараад тэр хүнд байгаа давуу талыг олж хараад тэрийг нь одоо бусдад харуулах боломжийг бас давхар олгож байгаа учраас хүн болгон баяртай байдаг гэж би боддог. Сайн дур ажилтсан маань ч гэсэн хөгжөөд явж байгаа. Тухайн ажлаа хийхдээ хөгжиж байгаа. Жишээлбэл би миний жишээг бүр бахархалтайгаар хэлмээр байдаг. Одоо яг л бас бүгдээрээ л одоо хамтдаа байх үед тэр давтагдж идэг нэг ажил бол одоо бид нэг ивент арга хэмжээнүүдийг зохион байгуулах үед би нэг айлтал би одоо миний нэр нэгтэй найз Алтай байна тийм жишээлбэл тэр Алтайтайгаа тэр цайг нь уугаад би танилцж ирсэн байхгүй. Одоо бол Алтайгийн шансан цай гэдэг хүн болгоо яриад байгаа жишээлбэл тэр зэрэгтэй энэ хамт олон тэр чигээрээ тэр цайг сурталчилж байна тийм. Ивент болгон дээр одоо Алтайгаар одоо хоол их хүсэлтүүд их бид хийдэг юм ахэд өөр газар хүүхдийн төрсөн өдөр найз нөхдөд хорн юу болон тэгэхэд Алтай руу ханддаг болсон юм. Тэгэхээр нөгөө тухайн хүнд байгаа олж чадварыг уурч чадварыг олж хараад бид нэр бусдад харуулж чадах юм бол тэр хүний дэмжиж байгаа маш том хэлбэр болоод тэр хүний maybe хувийнхын бизнесийг бид нэр бас дэмжиж өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд байгаа чадварыг олж нээж бас илрүүлж энэ ажлуудаараа дамжуулж хэрийг нь хөгжүүлж тэгээ бусдад хүргэж байгаа бас нэг ийм чухал юм байна гэж би бол хэлмээр байгаа. За тэгвэл одоо өнөөдөр яг одоо тэр автономч байж гэн одноо одоо инхээгээд маш олон бүгд бүгд. Тэгэхээр одоо веб-хөөр байгууллагын эрдэм шинжилгээний хуралтай хэрхэн холбогдов? Яаж авах юм одоо ийм хийя гэдэг одоо бодвол мэдээж ярилцсан баг тийм ээ. Тэгээд одоо та бол яг энэ эрдэм шинжилгээний хурлын Монгол Researchers одоо байгууллагын бас нэг нэлээд одоо үүрэг гүйцэтгэдэг хүний нэг тийм ээ. Тэгээд өнөөдөр бид хоёр дахь удаага хулаа хийж хоёр дахь удаага энэ ажлыг зохион байгуулж байна. Энэ талаараа хэрхэн холбогдов яа гэдэг хэлцээрэй. Би бол хамгийн нэгдүгээр их зүйл нь би бас докторт сурж байгаа оюутан хүн тийм. Нөгөө төвөр яг энэ би төгөөдрийг байгуулсны дараа явж байхдаа одоо энэ researchers-ийн нийгэмлэгийн манд тэргүүн утхан заяа. Утхан заяагийн ч тунгалаг гэж сайхан өсгөө. Тунгаа бид оноод би төгөөдрийн бид хоёр сагсан бөмбөгийн багийн тамирчид. Манай найз хэлжсэн л та тунгаа манай дүү юм доктор юм байдаг. Мэриленд мужид амьдардаг ба гэдэг. Нөгөө тийм үнийг уулзахын сан гэж итэл одоо тунгаа маань аюугаар ингэ шилжээд явах болсон байсан. Тэгээд утсыг аваад залгасан чинь яг өнөө орой бүр нисэх гэж юм гэдэг. Тийш амьдрахаар бүр нүүжсэн. Тэгээ бүр last minute нь бит хоёр цаг тавлаад нэг өдрийн цай хамт уугаад уулзаал салж исэн. Тэгээд тэр уулзалт бол бит хоёрт маш үнцэнтэй сайхан байсан. Яг тэгвэл нэг сэдвээр хоёр өөр салбарын судлаачид ч гэсэн нэг сэдвээр хүсэл мөрөөдөл ойрхон тэрийг ингээд ойлголцож ярина гэдэг бол бүрстэ ямар ч амттай хоол идэж те амттай онтой уснаас ихэд тийм сайхан уулзалт болоод богино хугацаанд тэгээд аюугаар утхан заяа маань явсан би үлдсэн. Гэхдээ бид нэр онлайнаар холбогдоод бусад хүмүүсийг бас тэр судлаачдын группүүд тэр цаг хугацаанд мэдж эхэлсэн. Тэгээд онлайнаар одоо хүмүүсийг тэ эргэн тойрныхоо одоо яг энэ одоо судалгаа шинжилгээ хийдэг эртний зэрэгцэлтэй хүмүүсээ нэгж явсаар байгаа тийм Facebook-ийн том групп болсон л да. Тэгээд тэр Facebook группээр бид анх Zoom уулзалтыг ингээд хийгээд тэгээд л одоо энэ society үүсчих ерөнхийдөө эхлэл тавигдсан. Ерөнхийдөө би бол энэ яг судалгааны ажил хийж байгаа доктор оюутан гэдэг утгаараа society-тэй бол шууд холбогдож байгаа. Зүгээр веб-төгөөдөр байгууллагын хувьд бол манай зорилго нь үйл ажиллагааны чиглэл донд эрдэм шинжилгээ судалгааны алба гэж байдаг тийм ээ. Тэгэхээр бид нэр тэр хүрээндээ одоо сургалтаа явуулсан судалгаа хийн. Ялангуяа энэ одоо хөлийн чамд амьдарч байгаа цагаач гэр бүлүүд рүү чиглэсэн тэнд тулгамж байгаа асуудлууд, гарч буй зөрчлүүд одоо юу гэдгийг те тэр бүх зүйлийн талаар судалгааны объектив веб-төгөөдрийг болгоод одоо иммигрант гэр бүлүүдэд тулгамжийн асуудлыг би ингээ өнгөрч байгаа 2 жил судалж байна л да. Тэгээд ер нь харахаар бид бол холбогдохгүй ч байхаа аргагүй. Нөгөөтэйгөр одоо энэ судлаачд нийгэмлэг маань өөрөө
Америкийн нэгдсэн улсад Монгол эрдэмтэд тэгэхээр өөрөөр статуудтай амьдардаг. Хурлынхаа үеэр л тал талаас цуглаал ирдэг. Тэгэхээр энэ зохион байгуулалт ажил хийхэд зохион байгуулалтын ажил аягүй чухал. Тэгээд тэнд нэг том масс хүчтэй арт тал болж бас бие түгэдэр маань байгууллагынхаа хувьд бас жоо юм хийж байгаа. Тий. Тэгээд яг ялгааг ингээд харах юм бол яг бие түгэдэр бол энэ DC Maryland Virginia орчинд амьдардаг гэр бүл хөгжлийн төв. Тэгээд бас энэ чиглэлээр судалгааны ажил манай хамт олонны донд хийдэг 2-3 докторант байна. 2 доктор байна тэгээд зөвлөхүүд байна. Society-гийн одоо бидний гол зорилго бол юу вэ гэхээр зэрэг энд амьдарч байгаа эрдэмтэд маань хоорондоо networking үүсгэж тэ харилцан туршлагаа хуваалцаж биеиндээ судалгаа шинжилгээнийхээ ажлын олт амжилтуудыг хуваалцаж залуу одоо эрдэм судлалын ажил шамдж байгаа залуу оюутнуудыг чиглүүлж тэ тэдэнд одоо туршлагаа хуваалцах тэгээ ирээдүй бас одоо энд одоо тий сууж байгаа workshop-д оролцож байгаа high school-ийн хүүхдүүдэд мэргэжлээ сонгоход нь коллежид яаж амжилттай суралцж төгсөх үү өөрийгөө хэрхэн бэлтэх үү гэдэг одоо бүх талын дэмжлэгийг үзүүлж үүгээрээ дамжуулаад л одоо эх орныхоо хөгжилд тий эх орныхоос одоо шинжилгээ ухааны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах юм зорилготой. Тэгээд энд байгаа хүүхдүүдэд бол ялангуяа мэргэжлийн өсөлт хөгжилтийг дэмжих юм гол зорилгыг бол society бас яаж байгаа гэсэн. Тийм байна. Одоо эндээс харахад мэдлэг түгэж ирээдүйг бүтээе гэж яг залууч дотор хандж байна. Бас энд өсөж байгаа хүүхдүүдийг бас Монголоос гадаад улс руу гараад за тодорхой Америк нэгдсэн улс дээр бизнесийн ажлыг хийсэн залуучууд бас их туршлага замгүйр болж байгаа юм шүү дээ. Яаж ирэх вэ? Яаж ирж байсан те эрэхтэй яаж сургуулаа олж исэн яаж тэтгэлэг олж исэн те яаж профессор олж исэн ч гэдэг юм уу Монгол доктор одоо энэ тийм доктор очоод Монголоос бол пост докт явах гэж байгаа юм уу те докторын дараах судалгаа хийх гэж байгаа хүмүүст бол яаж би ирж исэн туршлагуудаасаа бид нэг ингээд блогуудаар өөрийнхөө хуваалцдаг л да. Тэгвэл одоо энэ жилийн эрдэм шинжилгээний хурлын онцлогийг та юу гэж дүгнэх вэ? Энэ жилийн эрдэм шинжилгээний хурл бол анхны жилийнхтэй харьцуулбал маш их залуу судлаачид оролцсон байна тийм залуучууд их ирсэн байна. Түрүү жилийн хувьд бол нөгөө нэгдүгürt анхных байсан хоёрдугаарт бид энэ хурлыг хийх чинь тэгэхээр холбогдсон чинь энд байсан одоо ахмад туршлагатай судлаачид маань маш сайхан хүлээж авч дэмжижтэй ирж оролцож биднэрт маш том урмыг өгсөн. Тэгээд тэр урмаар л эрчимтэй одоо бараг society байгуулчаал тийм явж гэн энэ жилийн хурлын онцлог бол залуу судлаачид бол их оролцлоо. Тэгээд бас энэ нөгөө бизнесийн байгууллагууд одоо MTS Lab тий бизнесийн байгууллагууд маань хандив хөгж залуу судлаачдыг хөнгөлтөөр одоо зардлыг нь дааж авчрах боломжийг бас олгосон учраас их судлаачдаас ирлээ л дээ. Тэгээд энэ бол үнэхээр бас энэ ажлыг зохион байгуулж байгаа бас зохион байгуулагч байгаа энэ ажлыг үнэлж байгаа хүмүүс оруулж байгаа хувь нэмэр юм тий. Тэрний хүчинд одоо сурах гэж байгаа сурцсан одоо ингээд нэгдэж харилцсан одоо network-ийн үүсгэн гэдэг бол бүх зүйл яг үнэ. Тэгээд түрүү жилийн хурлын ус гарсныг бол тэгэл одоо энд байгаа туршлагатай манай судлаач эрдэмтэд одоо засгийн газар тэгээд ихтэй сурталчилгаа судалгаа шинжилгээний байгууллагууд ажиллаж байгаа хүмүүс маань өөрийнхөө салбарын залуу судлаачдаг болж байгаа. Зарим нь бол хайр хийхээс болж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр танилцаад авснараа одоо очих тэр шиг хийх байгууллагатай болчихж байгаа. Одоо удирдах хүнтэй болчихж байгаа тийм. Бараг л ажлын байрыг нь яг эцэг нь таарад нэг нь ажил авах гэж байгаад нэг нь хайж тааруул ингээ авчиж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол хүн тэнд байгаад Монгол хүн тэрийг хайгаа явж байгаа гэдэг нь аюул чухал. Энийг огтлцуулж чадчих байгаа нь л одоо бидний бол одоо энэ сошиал байгууллагын одоо байгууллага тийм гол одоо бенефит юм тийм. За мэдээж та түнд орсон мэдээж адвайзли хийх эндтгэж байгууллагууд маш чухал үр дүнтэй. Тэгээд зөвшөөрөл ашиглаад та эндтгэж байгууллагуудтай салхалаа илэрхийлэх боломжтой. Тийм баярлалаа. Нэг номерт одоо Америкийн нэгдсэн улсад суугаа Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа онц бүгд өөрөөр хэлчихсэн сайд. Одоо Катар сайд маань маш сайхан хүлээж авч биднийг дэмжсэн. Хоёрдугаарт энэ хамт олон байна. Тэгээ байр саваар хангаж одоо санхүүгийн тодорхой тусламж үзүүлж биднийг дэмжиж байгаа гэдэг бол аюул чухал. Бид нар гадуур байр сав ингээ хайгаа явахаар яхахгүй үнтэй тий. Хайж үзээгүй шүтсэн. Тэгээд энд бол бид нэг ч дөрөв төлөхгүй өөрсдийнхөө хүснээр одоо өөрөө саваа сайхан ингээ ашиглаад
ийм сайхан ажлыг хийж байгаад бол баяртай. Тэгээд энэ улсын сайдын яамны хамт олонд бол маш том одоо талархал илэрхийлье, бүр маш их баярлж байгаагаа илэрхийлье. Тэгээд энэ бизнесийн байгууллагууд түүнд орцсон бизнесийн байгууллагууд маань байна. Хувь бас манай зарим ахмад судлаачид бол оюутнуудын эрх зардлыг төлөе, хурал оролцогчтой биеийн төлөйг ингээд төлөөд. Тэр одоо хүмүүс болон бизнесүүд бүгдд нь баярлалаа. Бас манай энэ локал Юмон телевизийн урнаагчтай төгөлдөр ТV-ийн төгөлдөр хата ингээл одоо хамтран зохион байгуулж байгаа хурал зохион байгуулах комиссийн гишүүдтэй нөгөө гар бие сэтгэл нэгдэж хамтарч ажиллаж чадж байгаа учраас энэ зүйл чинь ажил болоод ингээ яваад байгаа байхгүй. Тэгээ бид нар бас бодож ирсэн за оролцогчд маань хэр байх нь яг жил болгон хийх нь бас одоо зөв үгүй юу гэж бас ярьж исэн бол өчигдрийн хурлын дараах хүмүүсийн сэтгэлээс харахаар бараг л дараа жил хийгэрэй гэдэг даалгаврыг авсан. Калифорниагаас Лос Анжелесаас нисээд ирж байгаа хүмүүс хүртэл дараа жил уулзтлаа баяртай өнөхөр сайхан байлаа гэх тэгж салж хүмүүс тэгж хэл салахаар бид нар дараа жил хийхгүй тэрний дараа жил хий гэдэг тийм юм чинь яах вэ гэжсэн бол болохгүй юм байна гэдэг хариултаа өчигдөр бол авчлаа гэж миний хувьд бол тэгж үзсэн. Тэгээ бид мэдээж багаараа дахиад ярилцсан. 7 өнөг болгоны 3 дахь өдрийн орой бид нар 8 цагт хуралддаг. Тэгээд 1-р хурал дууснаас хойш 2-р хурал хүртэл every Wednesday гэдэг юм те 28 цагт бид нар хуралдсан. Жилийн дараа онлайнаар ажил бас нэг өдөр гэлтгөө нэг өдрийн 3-аас 4 цагт бид нар хуралддаг бол тэр хурлын одоо хурлуудын те үр дүн өнөөдөр энэ ажлыг хийлгчихэд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хамтын ажиллагаа гэдэг бол хорон зайны хязгаарт орохгүй болсон гэдгийг бол энэ бол танилцж байна. Тэгээд бас одоо хурал зохион байгуулах комиссийн гишүүд нийгэмлэгийнхаа бүх гишүүдэд бас баярлалаа бид сайхан хамтарч ажиллаа гэдгийг бас хэлмээр байна. Танд бас баярлалаа. Түрүү жил бол одоо орж ирэл тэг ярилцлага энэ одоо арай профессорт ирсэн тэр бүх хүмүүсээс энэ ярилцлагыг тодорхой төвшөнд аваад үлдсэн бид нар энэ жил бол арай агсан төвшөнд хийж энэ жилээс жилийн нэг апдейт те хийж байгаа ажил болгоно нэг апдейттэй байх хэрэгтэй. Таны зүгээс ч гэсэн бас энийг хэрэгжүүлэх гэдэг чигээд энэ сууж байгаа бас маш их баяртай байна. За тэгээд таны цааш та ажил амьдралд олон их сайн боловсроо. Тэгээд бүзгсараа хүмүүс өөр дараа жил уулзгээд одоо бас их тэгж байна. Мэдээж бид нэр ирээд айгүй олон хүнтэй тань болж байна. Тэгэл тэрэлтэй савж байна. Зарим нь яг бас холын хүмүүс тэрхийнхээ хурд оролцоонд итгэлээд бас буцаж байгаа харагдаж байна. За баярлалаа. За баярлалаа. Таны ажил бас өндөр амжилт хүсье баярлалаа.